оноо сурагчдаа өнөөдрийн хичээлээр бид хоёр арсны бүтэц болон арсны мэдрэг чанарын талаар мозогоодоо ашиглан илүү сонирхолтойгоор төлөвлөх болно. Арс бол хүний биеийн гадна бүрхүүл бөгөөд хамгийн том хэрэгтэй юм. Түүний жин нь нийт биеийн 15-20% эзэлдэг. Арс бол давхар бүтэцтэй бөгөөд эпидермис, жинхэнэ арс, гиподермис гэсэн 3 бүтэцтэй. Өвдөлт хүлээж авах. Хүний биеийн бүрэн бүтэн байдал, занал хийлж буй механик, температур ба химийн өгүүлбэрүүдээс нөлөөнд орон өвдөлт үүсдэг. Гэсэн хэдий ч өвдөлт нь туйлын тааламжгүй мэдрэмж боловч хүний биед маш их ашигтай юм аа. Даралт хөрөлтийг хүлээж авах. Хэд хэдэн зүйлийн арсны хүлээж авах рецепторууд ан гадны механик өдөрлөгийн хариу үйлдэл өдөрлөх үүрэгтэй ба тэдний нэгэн чөлөөт мэдрэмжийг төгсгөл ба түүнийг хүрсэн капсулаас бүрдсэн хүрэлцэх бий юм аа. Жишээлбэл энд чихний хөвөнгөөр архины газар руу төрөхөд мэдээлэл очиж доотлын бачингийн эсэд мэдээлэл нь хүрэгдэж байна. Биеийн дулаан хүлээж авах. Биеийн дулаан мэдрэмж дараа нь биеийг хүргэх мэдрэмж нь түүний тогтмол температурыг хадгалах хэрэгцээтэй юм. Жинхэнэ арсны дулаан хүлээн авах рецепторууд нь дулааныг мэдрэх үүрэгтэй. Хүлээн авах рецепторууд нь өдөөлт нь төв мэдрэлийн систем дамжих үед арсны содос өргөсгөж хүнсний буцалгааны үйл ажиллагааг идэвхждэг. Хөлтийг хүлээж авах. Хөлтийг хүлээж авах нь бол биеийн температурын тогтмол байлгахад тусалдаг. Гаднаас хүйтэн биед ирсэн тохиолдолд хөлтийг хүлээж авах рецептор нь ажиллаж доотлын булчиндаа мэдээлэл хүргэж үс өргөгч булчингууд нь хөлтийг хүлээж авснаар өргөгддөг ажээ. Одоо арсны тухай илүү мэдээллийг анимашнуудаар танилцуулъя. Арс нь давхрагт бүтэцтэй бөгөөд эпидерм, жинхэнэ амьс ба гиподерм зэргээс бүрдэнэ. Эпидермсийн доод давхраг болох дээр буюу жинхэнэ арсны давхрагт мөн гиподерма давхаргын зарим хэсэгт гадаад орчноос ирж буй механикийн дулааны болон химийн өдөөлтийг хүлээж авдаг хэд хэдэн төрлийн рецепторууд байдаг. Хүлээн авахч рецепторууд нь биеийн бүх хэсэгт жигд бус тархсан байдаг. Жишээлбэл хурууны үзүүр дээр хүрэлцэх мэдрэмжийг хариуцдаг олон хүлээн авахч рецепторууд байдаг. Мөн хөл дээр хүчтэй даралтад мэдрэмтгий байдаг олон тооны хүлээн авахч рецепторууд байдаг. Арсны рецептороос үүссэн мэдрэлийн импульс нь мэдрэхүйн мэдрэлээр дамжин тархины үүдэл эсвэл нугас руу дамждаг. Арсаас ирж буй мэдээлэл нь тархины том гадаргын мэдрэхүйн хэсгүүд рүү дамждаг. Энэ хүрээд арсны бүтэц ба мэдрэг чанарын хичээл маань дуусна. Мөн ноутбукийг ашиглан хичээлээ илүү ойлгомжтой бөгөөд сонирхолтойгоор хүлээж авах боломжтой шүү. Өнөөдрийн хичээлд анхаарал туулсанд баярлалаа.